Hi everyone. За одоо ингээд шөнийн 12 цаг болж байна. Тэгээд өнгөцөө өрөөгөө жоохон цэвэрлэжлээ. Тэгээд ундахтаад бэлтээ та. Би сүүлийн бараг 2 жил энэ Innisfree-ийн BH Trouble Cleanser-ыг ингээд ашиглаж байгаа. Энэ нь өөрөө BHA-тэй болохоор нэг батны эсрэг амар сайн. Тэгээд энэ жоохон аваад тэгээд барандаа хөөсрүүлээ. Тэгээд хөөсрүүлснийхэн дараа нуруухан Тайванд ойр үед амар дулаараад одоо ер нь 5 сар болсон зуны цаг болж байгаа. Тэгээд ер нь амар дулаараа тэгээд ер нь амар чихтэй байна. Тийм болохоор өөр ирэхгүй арис амар ингээд тослогдоод энэ жоо харис хэцүүдэд байгаа. Өглөөс ирэхэд ингээд амар тослог аристай сэрэг. Тэгээд гадаа дулаараад ихэлсэн чинь мэдээж илүү баг нүүр бодод төрөх байгаа. Би энд нөгөө нэг арисныхаа эмчтэрээ үзүүлж байхад өөр хэдэн жилийн өмнө юм бэ? 3 жилийн өмнө та. Нүүр чи амар ингээд тослогдсон үед өдөртөө ингээд нүүр чи амар тослогдоод байгуул ингээд досын нөгөөний салбитаг тийм юмудаар эсвэл нөгөөд арисны тослогддог цаас өгдөн шүү дээ. Энэ тийм цаасыг ашиглаад димий гэж хэлж байлаа. Яагаад гэвэл ингээд хэрэг буцаад ингээд арьсан дээр наагаад байдаг болохоор тэнийхэн оронд ингээд чинь амар тосогдоод байгуул зүгээр усаар ингээд шавшаад угаахад илүү үр дүнтэй гэж хэлжсэн. Тэгээд тэр зөвлөгөө надад бол амар их нөлөөсөн. Анх би сонсож зүгээр усаар шавшаад угаах нь надад зөв бодлоо юм шиг санагдав. Тэгээд 100 болсон хойш өөр ирэхгүй ингээд нүүр амар тослогдоод тэгээд жоохон хүүтэн бүлээн усаар шавшаад угаагаад тахад ингээд арьсны тос ялгарлалтан ч гэсэн ингээд багасаад тэгээд ер нь миний бас батг сайжирч эхэлсэн. Anyways, би төсөдрөөр Innisfree-гээс retinol энэ тоос тэгээ нүүр угаагч авсан. Тэгээд энэ ногоон цааны бахан самплууд надад ирсэн. Тэгээд би ер нь самплуудыг ашиглаж дууссан байна. Энэ бараг одоо дуусах гэж байгаа. Энийг өмсөн дуусгаад шилжиж. Skincare одоо тийм арисчлах нүүр бордгийн юмуд ингээд цуглуулад ингээд хадгалаад байдаг хүн бол биш. Би ингээд нэг авах юм бол тэгээд ингээд ашиглаж дуусгаад тэгээд дараачих юм авдаг ч юм уу да. Тэгэхээр илүү дуртай. Тийм болохоор ийм жижиг сажиг хоёрын хооронд юм гэрт байгаад ах нь амар ядаргатай санагдаад тийм болохоор зөвхөн хурдан ашиглаж дуусгах юм дээр. За энэ барыг дуусчлаа. Окей. За энэ ингээд юу дуусчлаа. Тэгээд lip balm. Again, ашиглах. Энэ ингээд black cocoa oil. Тэгээд энэ avocado-тай юм байна. Тэгээд энийг ашиглах. Би одоо ингээд маска ачиж ингээд угаахаас өмнө би одоо энэ хүүтэн гуашагаар нүрэндээ массаж хийн. Би энэ гуашагаа Sachi Beauty-гаас авсан. Энэ юм
нөгөө stainless-ийн тийм төмрөн гуаша. Нөгөө жирийн гуаша чулуу болохоор ингээд нөгөө нүхчлээ. Тэгэхээр сайн цэрэж чадахгүй бол ер нь ингээд удаан газар байгаа байхаа нөгөө нүхт нь ингээд бактери дээр ороод арьсанд муу тэгээд энэ зүгээр юм төмрөн stainless стил гуашанд нь ямар ч нүхэдгүй болохоор илүү цэвэрхэн тэгээд хүүтнээ илүү амар удаан барьдаг. Тэгээд би энэ гуашаа зөв хөлтөөгчөндөө хийдэг. Нөгөө маска төрснийхаа дараа нөгөө нэг энэ гуашаа нэг гулгахад илүү амар. За нүрэндээ массаж хийчлээ. Одоо би явж нүрээ угаалаа. За нүрээ дөнгөж усаар угаачлаа. Тэгээд одоо арьс маань ингээд амар гөлгөөр ингээд амар гоё харагдчихэв. It feels really nice. Энэ Natural Republic гэдэг авокадогийн маск надад үнэхээр их таалагдлаа. За одоо бараг 1 болчин миний тэгээд нойр хүрэхгүй байна. Тийм болохоор би жоохон бичлэгээ янзлж агаад тэгээд унтлаа.